Үзэгч та бүхний орой Монголын айлтгая. Би сэтгүүл Бадарчин жаргалмаа. Энэ нар үзэгч та бүхэнтэй уулзаж студид ярилцахаар улсын хурлын гишүүн Магуны бэлэгтэг өрсөн байгаа. Урилгыг хүлээж авч хүрэлцээрсэн танд их баярлалаа. Тэгэхээр бас шинээр сонгогдсон гишүүдтэйгээ танилцъя. Улсын хурлын чуулганд үг хэлэхнэг өөр, студид суугаа жаргалмаатай ярилцахныг өөр байх. Тэгстерээс олон түмэнд өөрийгөө таниулах байх гэж би боддгийг. Тэгээд урилгыг маань хүлээж авсан танд их баярлалаа. Та хоёулаа ярилцгаа ингэж эхлэж бодож байна. Та 2012-ын сонгуульд улсын хурлд нэр дэвшиж байсан юм байна, тийм ээ. За 2016-нд та ялалт байгуулад улсын хурлын гишүүн болчихлоо. Тэр үед бодож исэн бодол гэдэг юм уу? Өнөөдөр гишүүн болсноороо таны хийх хамгийн анхны ажил гэвэл юу вэ? За 2012 онд улсын хурлд нэр дэвшиж явсан. За тэгээ яг нэг нь ялж нэг нь ялгдсан шиг ингээд ялгдлал хийжсэн. Гэхдээ сая 2016 онд Баянгор аймгийн одоо 8 дугаар тойргийн сонгогчид надад бас итгэл хүлээл гэж улсын хурлын гишүүн болгосноор би тэднэртэй бас талархж байгаа юуны төрөнд илэрхийлье. Тэгэхээр би сонгогчдынхаа тэр дундаа хөдөөний одоо малчин төмн иргэдийнхаа дуу хоолой болж та бүхнийхээ бас итгэлийг биелүүлж чаднаа гэдгээ бас дахин энэ телевизээр дамжуулан хүргье. Мэдээж хэрэг улсын хурлд сонгож байгаа хүн бүхэн сонгуулийн сурталчилгааны үеэр сайхан инегээл тийм ээ одоо сонгогчтойгоо уулздаг. Магадгүй их хурлын гишүүн босноос хойш 4 жилийн дараа дахиад эргээд ирдэг гэдэг хөдөөний сонгогчд ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ байдалтай байхгүй тул та ер нь юу хийж байна? Тийм ээ. Манай сонгогчд одоо ер нь за гишүүн болоод явцдаг. За 4 жилийн дараа сонгооч гэд ирдэг гэдэг. Гэхдээ миний хувьд одоо 7 сарын 4-нд тангарага өргөөд ингээд одоо сая өнгөрсөн 100 болвол энэ улсын хурл бас онцлогтой байсан. Ягаад гэвэл улс орны одоо эдийн засгийн их хямралтай. Тийм учраас 2016 оны улсын төсөвт тодтгол их шаардлага яхаарахгүй гарсан. Энээс үүдээд ээж тус чуулганыг 8 сарын 15-наас 9 сарын 10-ны хооронд хийсэн. Ингээд 9 сарын 10-нд улсын хурл ээж тус чуулган завсарлангууд хөдөө тойрогтой явж бүх сумаараа явж иргэд сонгогчдтойгоо хөдөлмөрчтэйгөө уулзаж санал бодлыг сонсчод ирсэн. За мөн дахиад сая чуулган намрын чуулган эхлэнгүүт улсын хурлын даргатай засгийн газрын гишүүдийн багтай хамт бас Баянгортоо очиж иргэж сонгогчдтойгоо уулзаж бас санал бодлыг сонсч гад ирсэн. За тэгжээд сая бас 10 сарын 10-наас нэг хэдхэн хоног бас чуулганыг 7 хоног завсарласан. Энэ боломжийг ашиглаад бүр хөдөө сумуудаар биш хөдөө багуу дээр малчтаараа тойрч малчтайгаа яг бичлэн уулзаж бас санал бодлыг сонсож уулзалт хийгээд ирлээ. Тэгэхээр энэнд малчт маань сонгогчд маань их талархаж байна. Одоо эмэгтэй хүн тэгээд ингээд дөнгөж их хурлын гишүүн болчиход одоо нэг 3 сарын дотроо бид нартай ингээд ирж уулзаад хөдөө багаар бүр малчтайгаа ирж уулзаад энэ бол үнэхээр талархалтай байна гэд тэд мэн одоо их л талархлын үг өгчээсэн. тэд юу загч вэ? Тэд юу их ерөөсөө иргэд сонгогчдын одоо хүсэж байгаа юм юу вэ гэхээр хамгийн түрүүнд энэ улс орныг энэ төрийг эмх зэгцтэй, зохион байгуулалттай, хариуцлагатай, сахилгатай болох юм тав хийгээд гэжээ. Энэ удаагийн улсын хурлын сонгуульд Монголын ард түмэн Монгол ардын намд боломж олгосон. Тэр нь юу вэ гэхээр за одоо та бүхэн 65 болгоцсон. Тийм учраас та нар энэ 4 жилд энэ улс орныг одоо энэ эдийн засгийн хямрал, энэ төрийн замраагүй байдал, энэ болгоныг бас өөдөн босгоод ирнэ гэдэгт ард түмэн итгэж байна. Энэ дээрээ та бүхэн хичээж ажиллаарай л гэж загч байна. Ерөөс хамгийн нөө загч байгаа нь тэр байна. Өөрөөр хэлбэл одоо ингээд таны ярьж байгааг харах юм бол бэлэгт гишүүг малчттай элитвийг анхаарал хандуулах нэ. Тийм ээ? Гэж би ойлголоо. За тэгээд малчтынхаа амьдрал ах уу одоо эдийн засаг нөхцөл байдлыг сайжруулахын тулд та хамгийн түрүүнд юу хийж бодож байна? За би хамгийн түрүүнд Монголын ард түмэнд энэ улсын их хурлд сууж байгаа энэ засгийн газрын гишүүдэд юуг ойлгуулах гэж бодож байна нөхөр малчтын маань одоо хотод үйлдвэрлэж байгаа тэр бараа бүтээгдэхүүний үн өртөг ийм хэмжээнд унцсан байна. Энэ малчтын хотод үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнээр Монголын ард түмний
хичнээн 8 амжиргаа залгуулдын гэдгийг ойлгуулахыг хүсэж байгаа. Энэ нь юу гэхээр энэ судалгааг ингээд хийгээд харуулхад бол бас үнэхээр бас онцгой сайхан дүн гардаг байхгүй юу. Тэр нь юу гэхээр өнөөдөр Монголд 300-аад өрх мал малдаг гэж гардаг. Гэтэл малчдын готонд үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүний өвн Монголын хүн амын 3/1 буюу 1 сая хүний амжиргаа эндээс шалтгаалж байна. Тийм учраас Монгол улсын эдийн засаг ер нь доктортой эдийн засагтай болъё гэх юм бол уул уурхай дараа биш. Ерөөсөө мал аж ахуй, хөдөө аж ахуй төрөндөө мал аж ахуйгаа дэмжих ёстой юм байна. Хөдөө аж ахуйн салбар гэдээ ярих зэрэг энэ дээр 100% гэж үзэх юм бол 20% нь газар тариалан 80% нь мал аж ахуй байгаа байхгүй. Тийм учраас мал аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг доктортой одоо байлгах тийм ээ экспортод гаргах энэ нөхцөлийг бүрдүүлэх энийг төр засгаас дэмжиж өгөх юм бол тэдний бараа бүтээгдэхүүн борлогдод сайн байх юм бол нөгөө жижиг бизнес эрхлэгчдийн маань бараа бас гүйлгэн сайн болно. Тэгэхээр эндээсээ үүдээд их олон юм харагдаж байгаа байхгүй. Жишээ нь 100 болгон ярьдаг л да. 106 сард оюутнууд амарчдаг. Ингэнгүүт Улаанбаатар хот одоо ер нь их сэлүүхэн болчдөг. За намар оюутнуудыг хичээл эхэлдэг. 8 сарын 25 гэдэг. Тэгэнгүүт Улаанбаатарын хөл хөдөлгөөн ихсчдэг. Эндээс харахад ч гэсэн ерөөсөө л малчтын хотонд үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл бол Монголын хүн амын 3/1-т яахарахгүй нөлөөлж байна. Тэр битгээр Улаанбаатар хотын хөл хөдөлгөөнтэй болох нь бас л намар хөлдөөс хамааралтай байна. Хүрээд ихэд шалтгаалж байна. Дээр нь хэрвээ малчд байхгүй бол Монголын энэ одоо 300-аад сум байдаг гэдэг чинь тийм ээ. Энэ сум оршин тогтнох шаардлагагүй бол. Яагаад гэвэл тэнд сургууль цэцэрлэг эмнэлэг гэдэг юм үйлчлэг явах шаардлагагүй бол. Тэгэхээр малчдын амжиргааг дээшлүүлэхэд тэдний хийж байгаа бүтээгдэхүүнийг дэмжихэд төрөөс яахарахгүй онцгой анхаарах зайлшгүй шаардлага гарч иж байгаа байхгүй. Мөн малчдын маань одоо тэр малыг экспортод гаргах асуудал бол ер нь төр бас энд онцгой анхаарах хэрэгтэй. Тэгэхдээ одоо орон даяар юу гэдгийг улс даяар дээр доргоо ярьж байна. Махыг гаргая. Малчдын махыг гадаад гаргах гэд Орос Хятад хоёр гөрш маань мал нь өвчтөе учраас энийг авах боломжгүй байна. Эннээс болоод мах экспортлж болохгүй байна гэж яриад байгаа байхгүй. Гэтэл энэний ардталт эргүүлээд бодохоор зэрэг бас юу байна вэ гэхээр тэгвэл Монголын хүн ам монголчууд махгүйгээр амьдрах тухай ойлголт байхгүй. Мах байхгүй гэх юм бол одоо тэд нар баг яаж амьдрахыг гэдэг юм ойлголтод хүрнэ шүү дээ. Тэгвэл төр монголчуудаа Монгол иргэдээ эрүүл хүнсээр хангах үүрэгтэй. Малаа эрүүлжүүл. Тий. Тэгэхээр малаа эрүүлжүүлж нөгөө монголчууд маань эрүүл малын мах сүүгээр хангах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр мал эрүүлжүүлнэ гэдэг бол зөвхөн малчтын асуудал биш байгаа байхгүй. Төрийн асуудал болчиход байгаа. Нэг юм энэ дээр ингээд онцолж хэлэхэд бол одоо зах зээлийн 20 жил өнгөрлөө шүү дээ тийм ээ. Энэ хооронд ингээд экспортод гаргадаг одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болог тэрийг одоо төр засгаас дэмжиж игээд их л ярьлаа. Тэгэхээр яг бодитоор тийм үйлдвэрлэл тогтож гарч ирсэн байхгүй л байгаа. Гэтэл малчид маань энэ зах зээлийн эдийн засаг шилжсэн 20 жилд нөгөө л малаа малсаар тэдний ууггүй хөдөлмөрийн үр дүнд өнөөдөр Монголын мал 50-70 сая хүрчихсэн байж байгаа. Тэгээд энэ зах зээлийн үед жишээ нь одоо бүтээн байгуулалт хийх гээд ажил хийх хүн монголчууд олдохгүй байна. За барилга барья. Гятлууд оруулж ирээд бариулж байна. Зам барья. Гятлууд оруулж ирээд барьж байна л гэдэг. Гэтэл малчд маань тэнд малаа маллаад нөгөө малынхаа тоо толгойг 57 сая хүргэчихсэн байж байна. Тэгвэл одоо төр яах вэ? Малын эрүүл байлгаж монголчуудаа Монгол иргэдээ малаар эрүүл малын мах сүүгээр хангах үүргээ биелүүлэх нь зайлшгүй болж харагдаж байгаа байхгүй. Нэг хэсэг нь юу гэж харддаг вэ гэхээр малчтыг их дэмжих юм. Малын одоо экспортод гаргахын тулд одоо энд эрүүлжүүлэхийн тулд төрөөс улсын төсөөс маш их хөрөнгө мөнгө зарцуулж байгаа гэж шүүмжлэгдэг байхгүй. Үгүй эсрэгээрээ монголчуудаа Монгол иргэдээ эрүүл хүнсээр хангах нь Монгол төрийн үүрэг. Тэгэхээр өнөөдөр юу харагдаад байна нөхөр зэрэг 98 онд
мал эмнэлгээ ховтолцсон юм байна. За ингэснээс болоод нөгөө малын эрүүлжүүлэх асуудал ингээд суларсаар байгаад өнөөдөр ийм байдалд хүрчихсэн байна. За мөн манайх хүн эмнэлгээ ховтолцсон байна. Хүн эмнэлгийн нөгөө яг анхан шатны тусламж үйлчлэгээ үзүүлэх өрхийн эмнэлэг бас ховтолцсон байна. Ингээд мал эмнэлгээ ховтолчихсон, хүн эмнэлгээ ховтолчихсон. Инхээр яг нөгөө уг нь бол Монголын оршин тогтох үндэсүүл эрүүл Монгол хүн. Тэгэхээр тэр үүргээ биелүүлэхийн тулд одоо төр урд нь одоо хийсэн энэ алдаан дараа бас дахиж эргэж харахаас аргагүй байдалд хүрчээд байгаа харагдаж байна. Та өнөхөр хэлээ шүү дээ. Зөвхөн уул орхоо бол Монголын эдийн засгийг аврах юм биш ээ. Өнөөдөр бид нар төсөв ярьж байна. Гэтэл үүд чинь өнөөдөр хоньны нэхээ 300 төгрөг байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ бүхнийг яаж үнэн зөвхөх вэ? Энд нэг юм байгаа. Жишээ нь би юу гэж хэлдэг вэ гэхээр малын одоо арь ширийг хилээр гаргахад анхан шатны боловсруулалт хийдэж хилээр гаргах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо малын арь ширээ юу гэдгийг түүхийн идэг хилээр шууд гаргах нь одоо юу шингэхгүй байна гэж. Нэмэгдсэн өртөг шингэхгүй бүтээгдэхүүн гаргаж яах гэж ярьж байгаа байхгүй. Тэгэхээр энийг ингээ эргүүлээ бодохоор тийм биш харагдаад байгаа. Яагаад гэвэл малчт маань малаа маллахтаа тэгээд одоо энэ Монгол иргэдийн маань идэж байгаа энэ махыг жишээ нь Монгол малыг хонь хураг төлөг юу гэдэг ишиг борлон юу гэдэг унаг дааг тугал бяруу гих энэ ялхт нь ядалтгүй байхгүй. Жинхэнэ хонь болсон үед нь 3 жилийн дараа ямаа болсон үед нь өхөр болсон үед нь адуу болсон үед нь ядалдаг. Тэгэхээр монголчууд бидний идэж байгаа энэ малын мах бол нөгөө малчны минь 3 жил уухгүй хөдөлмөрсний үр дүнд гарч ирж байгаа бүтээгдэхүүн юм байна шүү гэдгийг энэ монголчууд маань ойлгодог болох ёстой. Монголчууд маань малчтаараа бахархдаг болох ёстой. Яагаад гэвэл сүүлийн 20 жилд одоо ингээ хотчоод хүн амын 50 гаруй хувь Улаанбаатар хотод бий болчиход байна. Тэгэхээр малчд гэдэг юу юм? Монгол улсын юундаар орсон тогтнодын ер нь ямар орон байсан гэдгийг бараг мартах гэдэг байгаа байхгүй. Монголчууд нүүдлийн соёл иргэншилтэй. Малчдгүйгээр монголчуудыг яхав төсөөлөх аргагүй л байхгүй юу? Тэгэхээр за малчдтай анхаарч хэлээд ажиллах юм. Зүгээр юу ч юм үнэхээр тэр малын бараа бүтээгдэхүүнийг одоо нэмүртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох гээд нэг хөдөө аж ахуйн бирж гэдэг бирж байгуулад ажиллаж байна. Одоо төрийн өмчт оролцоотой аж ахуйн нэж ажиллаж байна. Гэтэл тэрний үйл ажиллагаа юу нь ямар вэ? Та нэг очиж үзсэн үү? Тэгээд сая би тэр яг анхан шатны боловсруулалт гэж ярьж байсан тийм ээ. Тэгэхээр зэг хэрэв малчтын одоо түүхийд бүтээгдэхүүнийг шууд гаргаад эхлэх юм бол энэ хідэн арь ширний үйлдвэрүүд, ноолрын үйлдвэрүүд ампуурчнаа. Тийм учраас эднэрийг хямд бүтээгдэхүүнээр түүхийд бүтээгдэхүүнээр одоо хангахад төр дэмжлэг үзүүлэх ёстой гэд ингээд тийм хориг тавьчихж байгаа байхгүй, хилийн хориг тавьчихж байгаа. Эннээс болоод нөгөө түүхийд бүтээгдэхүүний чинь үн унчаад байгаа байхгүй. Тэгвэл энэ 20 хэдэн жилд тэр арь ширний үйлдвэрүүд тийм ээ тэр ноолрын үйлдвэрүүд үнэхээр оршин тогтнож боломжийн хэмжээнд ажлын байрыг ямар болгож ирсэн. Тэгэхээр энэ дээр бодох цаг болж байгаа. Тэгэхээр Монголын хүн амын 3/1-ийн амжиргааг авч явж байгаа мал аж ахуйгаа дэмжих нь өнөөдөр тэр хэдхэн гарын 13 багтах үйлдвэрийн дэмжихтэй бас харьцуулт бодох асуудал болж гарч ирж байгаа байхгүй юу. Тэгээ сая 9 сард 8 сарын сүүлчээр засгийн газар тэр анхан шатны боловсруулалт хийдэг тэр засгийн газрын нэг 300-301-р тогтоолыг хүчинг болгосон. Ингээд л одоо нэг сарын дотор яаж ч нөхөр нөгөө 200 төгрөг байсан 100 төгрөг байсан хий чинь одоо 2000 3000 болоод эхэлсэн. Энэ мэтлэн ингээд засгийн газраас дэмжиж эхлэх юм бол малчныхаа бараа бүтээгдэхүүнийг нэмэн өртөг угаасаа шингэсэн байгаа байхгүй юу? Тийм учраас хэлгээлээр гарах энэ боломжийг болгоод ингээд ирэх юм бол жишээ нь социализм үеэрээс Монгол улс нэг 25 сая толгой малтай л байдаг байсан байна. Тэгээд жилдээ нэг 9 сая яг төл авчдаг. Тэгсэн мөртөө 2 хөрш рүүгээ 40 мянган тонн мах экспортлждаг. Ингээл Монгол улсын эдийн засаг болж исэн байгаа байхгүй. Гэтэл одоо нөгөө зах зээлийн эдийн засгт улам шилжээд улам сайхан болгочно гэсэн чинь одоо яаж гэнэ махыг хилээр гаргах гэдэг одоо өнгөрсөн жилхэд 1000 тонн мах л гаргасан гэдэг байхгүй. Тэгэхээр эргээд энэ урд нь болж исэн юм дараа эргээд бодох цаг бас
ирсэн байна гэж харагдаж байгаа. Өнөөдөр төсөв яригдаж байна тийм ээ. А таны бас нэг хэлсэн үг өндөрөөс өөрөөр хэлбэл төсөв 2014-15 оны төсвүүдээр за хуулийн хүрээнд дүгнэлт хуурамчаар гаргасан. Энэ нь эргээд өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал эсрэгээр нөлөөлж байна гэж тийм ээ. Гэтэл бид одоо яах вэ? Бид төсвөө үнэхээр орлого зарлага зөв тодорхойлж чадчихна. Энэ үнэхээр энэ олон төмнийг тийм ээ бас сэтгэлийн жилээр хөлж байгаа асуудал болчихж байгаа байхгүй юу? Яагаад гэвэл төсвийг жил болгон одоо алдагдaltaй одоо гаргасаар байгаа. Орж ирэхгүй орлогыг тэнд орж ирэхээр юм шиг одоо төсөв хийчдэг. Энэ бол төсвийн хуулийг ноцтож ирсэн асуудал байхгүй юу? Нэгдүгээр. Хоёрдугаар сая өнгөрсөн 4 жилд маш их мөнгө гаднаас зээлжээ тийм ээ. Гэхдээ өнгөрсөн 4 жилд мөнгө эхэлж зээлж явах үед бол тэр бондуудыг босгож явах үед бол Монголын эдийн засаг 17% өсөлттэй байсан учраас гадаадынхан одоо Монгол руу ирэн бүгд хараагаа чилээдсэн. Монголд одоо өсрөнгөө хөгжид очиж байна гэж ингэж харж ирсэн. Тэгэхээр тийм үед байсан болохоор мэдээж гадаадаас бонд босгож зээл авахд бол хүүн бага байсан. Монголын нэр хүнд өндөр байсан учраас 4%, 5% хүүтэл авч ижилтэй. Гэтэл одоо эргээд 4 жилийн дараа харсан чинь нөгөө авсан мөнгөө их зээл мөнгө авчаад тэрийг бас зөв төлөвлөгөөтэй зарцуулаагүй байна. Нэг мэдсэн чинь нөгөө мөнгнүүд нь хайчихсан яг үр дүнд харагдахаар юм байхгүй. Ер нь бол Монголын хөгжил биш өндөр байшингууд бариад байснаар зам тавиад байснаар ард түмний Монгол улс хөгжилтэй байна гэж хардггүй юм байна гэдгийг сая харлаа. Ард түмний амьдаргаг жирийн сайхан ажилтай, цалинтай, орлоготой ийм нөхцөлийг л бүрдүүлж явах юм бол улс орны хөгжил бас төвшин тайван байдсан байна. Зөв голдрол байдсан байна гэдэг юм одоо эндээс харагдаж байгаа байхгүй. Гэтэл ингээд одоо эргээд Монгол улсын эдийн засаг ингээд унчихсан. Иргэд хамгийн гол нь ажилгүй, цалингүй, орлогогүй учраас нөгөө бараа бүтээгдэхүүний борлуулалт нь бас байхгүй болчихсон. Тэгжээтэл төсөвт орж ирэх орлого элтээр одоо бас хуучин урд хасаа бошоо буурчихсан. Ийм үе байгаа байхгүй. Тэгжсэн чинь төсвийн зарлага болохоор ингээд яа харахгүй өндөр зарлага гарч ирээд байдаг. Тэгэхээр 2017 оны төсөв орж ирэхдээ 2.80 гаруй одоо тийм алдагдaltaй орж ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр нийгэмд ард түмэн биш үү? Улс орны эдийн засаг ингээ хямарчихсан. Ийм хүнд байгаа гэдгийг ард түмэн ойлгож байгаа учраас ер нь бол зарлал танах хэрэгтэй. Ард түмэн 1 жил 17 онд 1 жил танахад бол ард түмэн ойлгоно. Төсвийн зардлыг улс орон хямралтай байна гэж байгаа мөртөө эдийн засаг хүнд байна гэж байгаа мөртөө яг урд жилүүч шиг одоо төсвийн зардлыг тавьж орж иж болохгүй гэсэн гэж хэлж байгаа гишүүдтэй би бас санаа бодол нэг байгаа. Дээр нь төсвийн сахилга батыг гатуу мөрдөж дэг журамтай болгоход л одоо анхаарах хэрэгтэй гэж бодож байгаа. Хэмнэлтийн бодлого байна уу энэ төсөв дотор? Одоогор бол харагдахгүй байна. Хэмнэлтийн бодлого харагдахгүй байна. Тэгэхээр зөв хэмнэлтийн бодлогоо энд оруулж ирээч, тийм ээ? Гэхдээ хэмнэлээгээд ард иргэдийн нуруунд дээр ачаа өрүүлэхгүйгээр татврыг нэмэхгүйгээр цалингийн гасахгүйгээр тийм ээ болгох хэрэгтэй. Харин энд ажлын ард иргэдийн амьдралыг дэвшүүлэхийн тулд төрийн нуруунд дээр ачаа өрүүлэхгүйгээр амьдаргаагаа авч явж байгаа хувийн гишүүнийхнээгаа тодорхой хэмжээнд төр бодлогоор дэмжиж өгөх хэрэгтэй. Энэ нь юу вэ гэхээр зэрэг хувийн гишүүнийхний ажлыг явуулахын тулд хөнгөлөлттэй зээлийг олгодог энэ хөрөнгө оруулалтын дэмждэг энэ бодлогыг төр ялтай арга хэмжээ авч иж гарч ирэх хэрэгтэй. Монголын хүн амын ер нь яг 1 сая орчим ажил хийх насны иргэд байгаа. Тэрний нэг 180 мянган тийм ээ төрийн албаа агч болгоод татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулчихж байна. Тэгвэл үлдсэн хэсэг нь төрийн нуруунд дээр ачаа өрүүлэхгүйгээр амьдаргаагаа аваад явж байгаа. Энэ хувийн гишүүнийхнээгаа төр дэмжих бодлогоо барьж нөгөө татврын орлогч бас нэмэгдэж орох болно шүү дээ гэдгийг бас бид иргэд бодох хэрэгтэй болчихно. Та өөрөө бас хувийн хөвшөлтийн бизнес хэлбэрт ажиллаж байсан хүн шүү дээ. Үнэхээр тэрэнд ажиллаж байсан одоо хувьд ажиллаж байхдаа шаардлагатай байсан одоо хууль эрх зүйн орчин гэдэг юм уу тийм ээ хувийн хвшлийг бизнесийг дэмжих тэр бодлогыг одоо төр засгийн бодлого тусгахын тулд юу хийх ёстой? Тэгэхээр би энд бас нэг өөрийгөө нэг бас нэг тодорхойлж байгаа юм бодож шимний зорж явж байгаа юм бол юу вэ гэхээр төрийн нуруунд дээр ачаа өгөхгүйгээр амьдаргаагаа аваад явж байгаа хувийн гишүүнийхнийг дэмжихэд
төрөөс одоо дэмжигтэр хууль эрх зүйн орчныг сайжруулахад л өөрийн дуу хоолойгоо хүргэж ажиллана л гэж бодож энд ч дуу хоолойгоо хүргэж үгээ хэлж бас санал бодлоо хүргэж иваа. Та бас нэг хавдрын имлэг барих гэдэг уг нь ажил эхлүүлсэн боловч тэр ажил чинь зогссон юм байна. Өнөөдөр хавдрын өвчлөл ямар байгаа гэдэг нь өсөд маш өндөр хэмжээнд байгаа тийм ээ. Нэг гөрөхөд л ихэд одоо 2 3 хавдартай онш гарч ирж шүү дээ тийм ээ. Тэгэхээр яагаад ажил зогсоцсон юм бэ? Ер нь бол одоо би эрүүл мэндийн салбарын одоо юу гэдэг мэрэгчлэн юу гэдэг хүн биш уг нь бол. Гэхдээ би эрүүл мэндийн салбарт үйлчлүүлэгчийн байр сууриас хараад за Монголд ингээд өвчлөл ихсэн. Энэ зах зээл ихснээс хойш хамгийн хөгжихгүй байгаа салбар нь эрүүл мэндийн салбар байгаа байхгүй. Энэ үүднээсээ харж байгаа. За би бизнес хийгээд яг тодорхой хэмжээний хоригдлыг бий болголоо. Тэгэхээр би 20 шахам жил зүтгэж бий болгосон хоригдлаараа дэнчин тавиад за би энэ хавдрын өвчлөлийг бууруулахад энэ гадаадд яваад буух эзэнгүй буцах хаяхгүй онцлогоо хийх гээд явж байгаа энэ ард иргэдээ Монголд нь энэ өндөр хөгжилтэй орны эмнэлгийн онцлогоонд хамруулдаг болгоод хавдрын эрт оншилдог энэ нөхцөлийг бүрдүүлэхийн тулд бас өөрийн одоо хүч хөдөлмөр энэ хооронд хийсэн өөрөөсөө шалтгааллах чадах юм хийгээд зорьсон юм аа. За. Тэгээд 2012 оноос эхлээд би Япончуудтай харьцаад Монголд Японы эмнэлгийн менежментийг тийм ээ тэр Японы онцлогоог Монголд агуулзахад юу хэрэгтэй байна гэдгийг бас тэднийтэй харьцаж судлуулж эхэлсэн. Ингээд хамгийн түрүүнд нөгөө бид сайл хураахаар сав хураа гэж үг гэдэг тийм ээ. Өндөр хөгжилтэй орны эмнэлгийн менежментийг оруулж ирэхэд ерөөсөө өндөр хөгжилтэй орны эмнэлгийн барилгын стандартыг хангасан барилга танаад эмнэлгийн барилга байхгүй. Энэ нөхцөлийг бүрдүүлчих юм бол бас танаад боломж байгаа гэдэг. Тэгэхээр би энэ иргэдийг ирээн лөө Хөхот руу тэгэл боломжоор Солонгос тэгэл цаашаа өндөр хөгжилтэй бус орнууд руу бас ингэ явж байна. Үгүй Монголдо тэр явах зардлаараа өндөр хөгжилтэй орны эмнэлгийн онцлогоонд хамрагдаад нөгөө хавдрын өвчлөл нэгдүгээр үе дээр хоёрдугаар үе дээр онцлогддог болоосоо л гэж би чин сэтгэлээсээ зорж Монгол хүнийг эргэл урт настуулахын тулд эвийн төслийг төсөлд байдаг юм а зарсан. За. Зориулсан. За ингээд Япончуудтай харьцаад Япончуудаар тэзэгүй хэлгээд нөгөө Япончуудын стандартыг хангах эмнэлгийн барилгын зургийг хийлгээд ингээд одоо хавдрын эмнэлгийн яг одоо Монгол ганцхан хавдрын эмнэлэг байгаа. 30 гаруй жилийн өмнө ашиглалтанд ороод үйл ажиллагаагаа явуулж байгаа 200 ортой хавдрын эмнэлэг. Гэтэл өнөөдөр Монголд хавдартай гэж онцлогдож байгаа 300-аад мянган хүн байна гэж манай эрүүл мэндийн салбарын бүх эрдэмтэн мэрэгчлэнүүд одоо дуу хоолойгоо хүргээд байгаа. Тэр ихтгэл төрийн 3 өндөрлөгт 2014 онд төрийн 3 өндөрлөгт өнөөдөр Монголын иргэд энэ хавдрын өвчлөлөөр одоо өнөөдөр бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд очиод байна. Тийм учраас энд онцгой анхаараач гэж бас төрийн 3 өндөрлөлт захидал бичсэн байдаг. Тэгэхээр эргээд ингээ харахаар миний 11 оноос хойш ингээ хэрэгжүүлж байгаа энэ төсөл тийм ээ. Тэгээд 12 он, 13 он, 14 он гэдэг тэр эрдэмтдийн бичсэн тэрийг ингээ харахад би бас зөв төсөл эхлүүлжээ. Зөв төсөл эхлүүлж яваа байна гэж. Өнөөдөр миний тэр хэрэгжүүлж яваа төслийг бас энэ ард түмэн тийм ээ дээр нь төр засаг бас дэмжих хэмжээнд очиж байгаа юм байна гэж бодож бас тэгээ яагаад барилгын ажил дуусахгүй эмнэлэг ашиглалтанд авахгүй байгаа. За тэгээ яасан гэхээр хавдрын эмнэлгийн яг зоонд нь нэгдүгürt хавдрын эмнэлэгт ч одоо хин гээд нэг сандууж өгöd галсаахан гавьяат юм ч үүдэн штэ хавдрын эмнэлэг. Сандууж юмч хавдрын эмнэлгийнхаа зоонд бас эмнэлэг барих гээд хөрөнгө оруулагч хаагаад байжсэн. Яг тэр газар дээр нь хавдрын эмнэлэг бариад эхэлсэн. Ингэж л хажуу талтаас орон сууцнууд бариад эхэлж байгаа байхгүй зэрэгцээд. Тэгэхээр би нөгөө хавдрын эмнэлэг барьж байгаа юм болохоор нэгдүгürt дээр нөгөө Япончуудтай харьцаад тэдний зөвлөх үйлчлэгийг аваад явж байгаа болохоор би яхаа удаа явна да. Тэгэнгүүт хажуу талын орон сууцны барилгууд баригдаад ингээд би эхний хэсгийн 120 ортой эмнэлгийн барилгаа барьчаад өргөдгөл нь 180 ортой эмнэлгийн барилганд барьж эхэлжээд л хажуу талын орон сууцнууд ашиглалтанд орчиж байгаа байхгүй юу? Тэгэнгүүтээ тэр яач ч нөхөр нэг онцлог гарч ирж илээ. За. Тэнд 176 шүүгчийн орон сууц баригдсан юм байна. За ингэнгүүт ямар юм гарч ирж байгаа нөхөр? 176 шүүгчийн орон сууц уг нь бол яг хавдрын эмнэлгийн салхинд дор баригдчихж байгаа байхгүй. Одоо тэр бэлэн байгаа хавдрын эмнэлгийн салхинд дор. Тэгсэн мөртөө 176 шүүгчийн амьдарч байгаа орон сууцны хажууд хавдрын эмнэлэг барьж болохгүй ингэж бүх зүрх гаргадаг энэ компанийг
176 шүүгчийн өөдөөс цор хийвэл яадгийг харуулна гэдэг. Ингээл одоо ерөөсө иргэний шүүх, Хэмбэ? захиргааны иргэний шүүх, ингээл хэдэн шүүгчид ерөөсө ингээл тийм ойлголт нөгөө шүүгчид төрүүлсэн. Тэгвэл яаж нөхөр шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байгаа. Нөгөө удирдах ажилд байж байгаа шүүгчнийг томилж байгаа. Энэ албан тушаалтнаас хамаарч байгаа байхгүй. Шүүгч нар гişнээ одоо энэ зөв байна, энэ нийгэмд хэрэгтэй юм байна, ард түмэнд хэрэгтэй юм төслөргөжүүлж байгаа юм байна. Өнөөдөр Монголд биштэй хүмүүс хавдраар өвчлөөд жилдээ 50000 гаруй хүн шинээр онцлогдоход тэрний 70% нь хожимдож онцлогдоод 3-4 үеэр онцлогдоод жилийн дотор нас барж байгаа. Одоо тэгээ 180 ортой эмнэлэг ашиглалтанд орсон юм уу? Орох боломжгүй 3 жил зогсож байна. Яаж нөхөө шүүхтэр л ингээд удаад шүүхтэр уг нэг жил 6 сар болоод асуудал шийддэг үстэй. Ингээд удаагаал хоролдуулахгүй ингээд нөгөө бид чи мөнгө нэхэл ингээд байлгаад байдаг байхгүй юу. Тэрний өгөр шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байгаа хүмүүс чи нөгөө шүүхтэр наадхаа шийдвэр гаргаж болохгүй шүү. Хурлыг хойшлуулаарай. Тэгээ шүүгчд байранд орсон юм уу? Шүүгчд байранд орсон учраас тэр шүүгчнэрт юуг ойлгуулчих нөхөр наад чинь шүүгчрийн өмнөс цар хийж байгаа хүн ингээд ингэж л яриад л байж идэг. Тэгтэл бусад бүх одоо юу гэдэг төгс санаа байгууллагын холбогдох газруудын дүгнэлтээр нөгөөх нь энэ хамаарлаггүй энэ хууль эрх зүйн орчин зөрчөөгүй бүх юм нөхцөл нь бүрдэж байгааг л байдаг. Ингээд хурлын хойшлуулаад ингэ байж идэг байхгүй юу. Тэгэхээр энэ дээр би өөрөө чин сэтгэлээсээ би энэ төслийг ард түмний төлөө хийж байгаа. Ард түмнийхээ эрх хэсгийн төлөө би энэ төслийг хэрэгжүүлж байгаа шүү гэж өөрөө энэ дүрдээ би итгэцэн юм уг нь бол. Гэтэл нөгөө тэнд байгаа юу гэдэг нөгөө шүүгч нар юу гэдэг тэгээд шантаалж байгаа усууд энийг ойлгохгүй харамсаар энэ гомдох шигч болдог байхгүй юу. Одоо тийм шийдэхгүй л байгаа гэсэн үг үү те. За одоо тэгж байгаа шийдэлт баригдахгүй 180 ортой эмнэлэг ашиглалтанд орох байгаа. Тий яг тэгвэл нөгөө эхнийх нь баригдчихээ өөрөлдөл баригдчихэж дуусах учраас тэр чинь холбоотой учраас ингэ гацчаал байгаа байхгүй. Ингэж л явж итэл нөгөө японочууд чинь мэдээж гайхаа шүү дээ. Монгол хүн өөрөө хөрөнгө оруулалтаа гаргаад юм хийхэд ингэ гацааж байгаа юм чинь гадны хүмүүс бол утгаас яах вэ? За та тэр зүг ярих зүйл зөндөө даанч цаг дууслагыг нариулж сануулж байна. Өнөөдөр ингэ таны тухай уншиж ихэд хөрөнгө оруулалтын мэдээлэлтэй орон сууцгүй гэж бичсэн байна гинэ. Орон сууцгүй мó та? Би эмэгтэй хүн. Тийм ээ. Манай Монгол зан заншилд бол одоо юу гэдэг вөхөр уг нь нөхрийнхөө нэр дээр л одоо тэр өөрхийн нэр явдаг тийм ээ. Тэгэхээр яг хаустай л да. Тэгээд манай нөхөр нөгөө яг миний нэр дээр үйл хөдлөлийн гисгэ байхгүй. Манай нөхрийн нэр дээр байгаа. Одоо манай хааны LGBT ч одоо юу гэдэг 35-6 жил хайлж байгаа л усаад байхгүй юу. Ер нь сонгогчтойгоо ойр байхын тулд та яах ёстой гэж бодож байна? Товч хариулахгүй. Сонгогчтойгоо ойр байхын тулд тэднийхэн дуу хоолойг ойр орхон одоо саналыг очиж боломж олдсон үедээ очиж тэдний санал бодлыг сонсоод баян хонгор руугаа давхаад тэглгүй яах вэ? Тий. Энэ хооронд одоо 3 сарын дотор ингээд 3 явчихад байж байна. За баярлалаа үзэгчдээ өнөөдөр маань зочин улсын хурлын гишүүн Магуны бэлэгт байлаа. За үнэхээр шинэхэн гишүүн маань ямар ажиг эхлүүлж байгаа юм, юунд сэтгэл санаагаа чилээд байгаа юм бэ гэдэг талаарх мэдээллийг та бүхэн авсан байх гэж бодож байна. Урилгыг маань хүлээж хүргэсэн танд их баярлалаа. Тэгээд цаашдаа олон дахин уулзч бай. Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн амжилт хүсье. За анхаарч үзэгч та бүхэнд баярлалаа.